Нэгэн цагаан хоолтон гэр бүл зам дагуух хоолны газар хооллож буугаар кино маань эхэлнэ. Тэдний охиныг Жастин гэх ба тэрээр малын эмчийн сургуульд суралцахаар явж байгаа нь инүүлээ. Тухайн сургуульд түүний эгч болох Алекс мөн суралцдаг байв. Алекс түүнийг тосож авах байсан боловч утас нь холбогдохгүй байх тул Жастин сургууль руугаа ганцаараа очино. Ингээд сургуульд очсон эхний шөнө хүмүүсийн чанга орилдох дуунаар Жастин сэрв. Гэтэл өрөөнийх нь хамтран амьдрах хоёр түн гих залуу орж ирнэ. Ямар ч юмээ гараад байгааг шалга гар орж ирсэн гих ба мөн тэрээр ижил хүйстэй нь учир охидын дотор байранд орсон байдаг. Тонодулгүй хэсэг хүмүүс тэдний өрөөлөө дайр нь орж өрөөндөх бүхнийг боснуулж орхих бөгөөд мөн тэднийг хүчээр гарганд босож чинээр ирсэн оюутнуудаа зүг нэгэн газар руу явахыг шаардна. Ингээд тухайн газрын үүдэнд ирэхэд дотор нь үдшилэг болж байх бөгөөд энэ нь уг сургуулийн дээд курсын оюутнууд шинэ оюутнуудаа хүлээж авч буй хачиргалтай уламжлалуудын нэг нь байв. Жастин үдшилгэн дээр эгчтэйгээ санамсаргүй таарах бөгөөд тэд агаар амьсгалахаар гарах зураа үе үеийн төгсөгчдийн зургнууд донд ээж аваа хоёр нь байхыг олж хардаг. Ингээд маргааш нь сургуулийн жинхэнэ албан ёсны нээлт болох бөгөөд шинэ сурагчдын дээрээс маш их хэмжээний малын цус хасгах ба мөн дараагаар нь туулаан дүүхий бүр идүүлж байв. Ингээд Жастины ээлж болоход цагаан хоолтон учир идэж чадахгүйгээ хэлдэг. Гэвч түүний эгч болох Алекс дүүхий бөөрийг идэж чадахгүй бол энэ сургуульд сул дорой нэгэн болж хувирах ба түүнчлэн шилдэгүүдээ игнэнд багтж чадахгүй шүү хэмээгээд хүчээр идүүлж орхив. Тухайн шөнө Жастины биен дээр дүүхий бөөр эзнээс сулж маш их хэмжээний тууралт гардаг бөгөөд тэр мөчөөс яагаад ч юм мах идэх хүсэл маш ихээр төрөх болжээ. Ингээд өдрийн хоолны цаг болоход тэрээр бөөргөрний мах улгаалж байгаад баригдах бөгөөд түүнийг харсан надрын бөөргөрний мах улгаалдаг чинь үнэхээр инэдэмтэй бас ойлгомжгүй байлаа хэмээн шоолов. Түүний дараагаар адрын Жастиныг дагуулна нэгэн түргэн хоолны газраас түүнд шарсан мах авч өгнө. Жастин түүнийг аман олохгүй идэх ба мөн тэрээр маш их мах идсэн боловч огтхонч хүслэн дарагдахгүй байхан тэр. Ингээд тэрээр гэртээ очино хөргөгчөндөх бүх ил махаа дүүхийг ирнэдэж эхлэх бөгөөд гэвч тэр үлсгэлэнгөө огтхонч дарж чадсангүй. Ингээд тэр өөрийн энэхүү асуудлаа эгч болох Алекстэй хэлж ярилцгаар түүн дээр очив. Тэд хэсэг хугацаанд хөгжилцгөөх бөгөөд түүний дараагаар Алекс Жастины биеийн хэлүүлүүлснүүдийг хараад вакс хийсэн дээр юм байна гэж хэлээд тэд ажилдаа орцгов. Гэвч Алекс хайчаар ваксны үлдэгдэл хэсгийг авч байх үед Жастин санамсаргүй хөлөө хөдлөснөөр Алекс хайчинд нэг урууга тасалж орхино. Шоконд орсон тэрээр шууд ухаанаа алдаж унах бөгөөд Жастин ч тэр даруй эмнэлэгт хандав. Түргэн тусламж ирэх хүртэлх хугацаанд Жастин анхан шатны тусламж үзүүлэх ёстой байсан боловч харин түүний цусны үнэр болон тасарсан гурван анхаарлыг нь ихэн татгаж гэвч тэрээр хүслээ барьж дийлэлгүйгээр түүний цусыг 7 мөн 3 нь амтрах нь идэж эхлэв. Эмнэлэгт очин ноёдол тавиулан цусаа тогтоолгосныхоо дараагаар Алекс Жастины нөхцөл байдлыг шууд ойлгоно. Тэрэнд нэгэн зүйл зааж өгөх болно хэмээгээд хурдны зам руу явцгаав. Тэд зам дээр очсны дараагаар Алекс нэгэн машины урд гинэтгүйн гарч очиход тухайн машин нь замын хажуулаа усулдах бөгөөд дотор нь явсан хоёр хүн тэр дороо нас барсан байв. Жастин түүнийг яагаад ийм зүйл хийж байгааг асуухад тэрээр өгсөн хүний нэгнээс очиж идэж эхлэнгээ чамдал тус болох гэсэн юм хэмээн хэлдэг. Ингэснээр Жастин эгч нь хүний махаар хоололдог болохыг мэдээд гайхах нь зэрэгцгэн дээр. Сургуулийнхаа этгээд хэв маягт Жастин амархан дасан зогсож байв. Нэгэн өдөр тэрээр өрөөний найз болох ижил хүйстэн залуу Адринд ихэн татагдаж буугаа анзаарна. Гэвч яг ямар төрлийн дур хүсэл болохоо огтхонч мэдэхгүй байв. Жастин огт хоол идэхэ болсон байх ба дадлагаар хагалгаа хийж байсан нохооны мах идсээр хэд онов. Гэвч түүний хүний мах идэх хүсэл өдөр хэрэг тусам төвчхийн аргагүй нэмэгдэж байв. Ингээд нэгэн шөнө үдшилэг болох ба тухайн үдшилгэн дээр будган тоглоом гэх зүйл тоглох бөгөөд хүмүүр өөрөнгийн будгаар биеийн бүхэл хэсгийг будгаж ингэснээр эсрэг хүйстэнтэйгээ нэг нэгнээ сонгоно бие биенээ тэрвэрч бүх хэсгээрээ шүргэлцэн өөрсдийн өнгөө холж өөрөнгө гаргах байв. Жастин уг тоглоомыг нэгэн залуутай тоглож байх ба тоглоомын явцад дэд үнсэлцэх үед тэрээр уруулыг нь тесэлгүй тасаазж орхино. Тухайн залуус тэнд яг юу болсныг үл ойлгоцгох ба ингэснээр үдэшлэг өндөрлөв. Тэрээр гэртээ очин шүршүрт орж байхдаа түүний аманд нөгөө залуугийн уруулын хэсэг үлдсэн байх бөгөөд
Түүнийг нь шууд идэж орхих ба амтан төсөөлшгүй сайхан санагдах аж. Ингээд түүнийг шүршүүрээс гарч ирэхэд нь ижил хүйсэт найз нь Паулитэй үзэж байх бөгөөд тэд шууд үгийн зөрүүгийн өмсөлцөн секс хийж эхэлцгээв. Яг энэрд Жастин түүнийг маш ихээр хазахыг хүссэн боловч өөрийнхөө гарыг хазав. Ингээд энэ явдлаас хойш хэдэн өдрийн дараа Жастин хичээлээ тараад гарч ирэхэд нь Адрийн түүнийг хүлээн зогсох ба түүнд нэгэн бичлэг үзүүлв. Өгөвчлэгэн дээр Жастин маш ихээр маш сурсан байх бөгөөд их чин түүнээр бусдын өмнө доогдох үг хийжгүй дүрс байв. Үүнийг харсан Жастин маш их дуурлан Алекс дээр очино тэд зодолдож эхлэх бөгөөд сургуулийн гадна талбайд байх учраа бүх хүмүүс тэднийг харан зогсоно. Тэдний зодоо нь маш их хэрцгий байсан бөгөөд нэгнийхээ биеийн хэсгийг нохоо мэт хазан тасчин хажцгаав. Тэнд байсан хүмүүс салгыг оролдох боловч тэр хоёрын галзуу мэт авирлах нь хинч харсан аимшигтай харагдана. Үйл явдлын дараагаар тэд хоорондоо эвлэрч нэгнийхээ шархыг боож өгцгөв. Ингээд дараа өдөр нь болж Жастин өглөөс ирэхэд Адринтэй цуг нэг оронд хэвтэж байв. Тэрээр энэ эмсэглэн түүнийг тэврэхэд түүний биенээс цус гарсан байх ба хүнжлийн сөхөн харахад түүний нэг хөлийг юучгүй хүртэл идсэн байх нь дэв. Улмаар Адрин аль хэдийн өгсөн байх бөгөөд Алексийн бүгдийг хийсэн байдаг. Ингээд киноны төгсгөлийн кадрт Алекс аль хэзээний шоронд орсон байх ба Жастин аав ээж хоёртойгоо өглөөний цайгаа ууж байгаар харагдав. Жастин аав нь хандан хэлэхдээ энэ бүх зүйл бидний буруу юм хэмээгээд түүний ээж нь ч мөн адил хүний махан дамтжсан нэгэн байсныг хэлнэ. Мөн тэрээр эхнэртэй маш их хайртай байсан тул түүнийг гэмт хэрэгт оруулахгүй тулд өөрийнхөө биенээс бага багаар хооллдог байснаа хэлснээр кино маань дуусна.